Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр суваг үзэг сонсогчид та бүхэндээ сайн сайхны хүсэн мэдчилж байна. Хотын түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 170 гэсэн хос долгионоор хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ урайтай төлөө шүү. За мөн харилцаа холбоо мэдээллийн технологийн цогц үйлчилгээг санал болгодог Sky Media хамтран ажиллаж байна. За студид амар санаа Цэнгэл хоёр нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол Улаанбаатар хотын барилгажилтын түүх. За өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. За одоо ингээд хэлэхээр ер нь баг бүгдээрээ сонсогчдомоор хэдэн оны тухай ярих нь бол ер нь тодорхой болох баг. Ер нь бол 1921 оноос хойш Монгол улс нийгэм одоо ялангуяа 24 он гэж хэлвэл бүр илүү зохистой болох баг. Тэр нь одоо яагаад 24 он гэдэг энэ онцолж хэлж байгаа нэ тэр энэ холбоод бас хэлээд өгөө. Ер нь бол Улаанбаатар хотын барилгажилт гэдэг зүйл одоо эсгий гэрт амьдарч ирсэн хүмүүс орон сууцх юм уу төлөвлөсөн тэгээд одоо ус тоог цахилгаан тэгээд одоо бохирын одоо нэгдсэн одоо сүлжээнд холбогдсон байдлаар амьдарч ирэх одоо хотын түүх эхэлж байгаа гэсэн санаа. Мэдээж хэрэг хар хорин хот гэдэг ингээд эртний хотууд бол байсан. Байхдаа тэр бол зүгээр ингээд оргуу хоос ингээд шууд гудамжиндаа бийцдэггүй байсан бол тодорхой. Гэхдээ тэрний нэг малтлаг заллагын одоо юм илэрч гараагүй болохоор тэрийг яг одоо тийм байсан юм байсан гэж хэлэхэд жоохон бүрхэг байгаа. Гэхдээ ямар ч байсан хот суурин газар гэдэг хот байгуулагдсан. Хар хорин ингээд эртний одоо Монгол улсын Монгол эзэнт гүрний нийслэл байсны хувьд бол тэнд бол ямар нэгэн байдлаар эрүүл ах уу одоо өвчин халдварт өвчнөөс сэргийлсэн байдлаар ус болон одоо бохирын асуудлыг шийдсэн одоо шийдэлтүүд бол хангалттай байсан нь бол маргаангүй байсан л байгаа. Тийм зүгээр яг чухам яаж вэ гэдгийг бол одоо цэвэр манай Марат хааны фэнүүд болох археологчд маань олж илрүүлээд дараа нь архитекторт тэрийг судалж тогтоогоод тэгээ миний нэвтрүүлгээр орж ирэх учраас би одоогоор олдоод байгаа хотын тухай ярих юм аа. За ингээд одоо нийгмийн эдийн засгийн байдлыг одоо нуршууч гэсэн дахин дурдах хэрэгтэй. Юу гэхээр одоо 20 дугаар зууны ихэнх үед бол Монгол улс яг одоо одоогийн одоо түүхийн одоо үйлчлэлээр хуваах юм бол одоо феодалын нийгэмтэй гэж хэлдэг. Тэгээд яагаад би энэ ус зарим өгнүүдийг ингээд тэр чигээр үеийнх нь хиллэгээр нь аваад байгаа гэхээр жишээлбэл өнөөдрийн Улаанбаатар хот болон Монголын түүхтэй холбоотой ихэнх одоо бичигдэж үлдсэн түүхүүд бол дандаа Монгол ардын хувьсгалт нам коммунист одоо социалист нийгмийн үед бичигдсэн учраас тодорхой хэмжээнд анги болоод давхургын одоо ялгааг харуулсан байдлаар бол за яг мэдээж хэрэг зөвлөл бод ус тухайд Монголыг одоо маш их барилгажуулж тусалсан тэр үйл явцыг магтан дуусан магадгүй дүгийлгсэн ч гэж болох. Гэхдээ ямар ч үсэн зүр тийм байсан одоо учраас заримдаа би тэр өгнүүдийн хэрэгээр ашиглаж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэрнээс юу гэдэг жоохон тэрийг одоо шүтээд юм уу тэрийг дуртайдаа юм уу дургуудаа ер нь тэрийг сонгохгүйг асуудал биш юм шүү. Тэгэхээр би феодалын нийгэмтэй гэдгийг ингэж хэлж байгаа санаа нь 600-аас 700 мянга орчим хүн амтай нүүдлийн мал аж ахуй дамгаалсан ойлгомжтой. Эдийн засгийн хувьд бол мэдээж одоо ядуу бүүрэ тэгээд дээр бөглөө цагтаа яагаад монголчууд их одоо дундад зууны үед 13 дугаар зууны үед ялангуяа их хүчрэг байсан бас том боломжуудын нэг гэхээр торгоны замын яг торгоны замыг эзлэх үедээ эзэлж чадахгүй жоохон сул дорой үедээ тэр торгоны замтай худалдаа наймаж оршиж ирсэн учраас тухайн үеийн дэлхийд дахны хамгийн том худалдааны сувгтай яг хил залгаа байсан гэсэн үг. Өнөөгийн стандартаар өнөөдрийн одоо бидний жишгээр ярих юм бол бид нэр одоо Хонконг, Сингапур, Шанхай гэдэг тэр далайн тэр тэнгисийн одоо нэг худалдааны хотууд шүү дээ. Тэдний яг хөвөө залгаа болж байсан л улс ахгүй уул нь. Тэгтэл нөгөө нэг тэнгис далайн эрэл хайгуул нэмэгдэнгүүтээ ихэнх худалдаа дэлхийн хамаг одоо баялаг дандаа далайгаар тэрвэрлэгдэг болоод ирсэн чинь Монгол орон нөгөө манжчин гүрний одоо яг төвдөн тэгээд бүр хойд бохорт нь Оросын Сибирийн бас бөглөө хөгжил султай одоо хоёр юм том бүс нутагтай ингээд залхацсан. Тэгэхээр Монгол руу юм ирнэ гэдэг үл өөрөө өнөөдрийн одоо өнөөдрийн дэлхийг ярих юм бол одоо баг л одоо сарн дээр ч жаатай л адилхан үйл явдал болох гэдсэн бол таарч байна л да. Тэгэд юм их үнэтэй ирнэ, ховор ирнэ. Тэгээ Монголд байгаа бараа бүтээгдэхүүн эргэлтэнд орох хэцүү, тээвэр хөгжөөгүй гэд наацах нь ингээд бас их том асуудал гарч байна. За наацах нь одоо Монгол улсын нийт малын тоо 10 сая орчим.
эдийн засгийн орлогын гол хөөсөр болж байсан тэр одоо малын тоо 10 сая орчим. Гадаадын худалдаачдад төлөх өөр 30 сая лан мөнгөнд хүрсэн байсан. 30 сая лан гэдэг л бол одоо би нэг ланг одоо ойролцоогоор за чимпун жин биш лан. За би нэг 33 грамм болов гэж зэрэг таагаад байна. Лангийн уу? Тий. За би энэ нэг бас би нөгөө мэдж байгаа гэж бодосон. Гинт хэрэгэлцлээ. За тэгээ Монголд одоо үйлдвэрүүд л ямар нэгэн альва нэг үйлдвэрлэл бол байхгүй. Тийм шүү. Гар үйлдвэрлэл бол байгаа одоо жишээ. Гар урлал мурлал. Тийм дариган одоо тэр хөдөөгийн малчд бол өөрийнхөө эд хавгал өөр гартаа чинь. Өөрийнхөө ахуй нөхцөлтөө тийм ээ одоо хошуундаа нэг дархантай тэгэл тэр нь хамаг юм барьж өгдөг болох нь шүү дээ. Барилгын материалын үйлдвэрлэл өстой гар урлалын хэмжээнд гэж. За өстой нөгөө нэг хүн шавар олчирч зуураа чатаага тооцох барих хэмжээний л өсөж. За 1921 онд улсын хэмжээнд 700 гаруй сүм хийд 10 гаруй төв суурин газарт дан болон шавар байшинтай худалдааны мохлог эсхий гэртээ хашаа хороонс бүрдчихсэн. За энийг бол одоо түүхэн зургуудаас манай Монголын одоо томоохон телевизийн сувгуудын оройн нэг хөтөлбөрүүдээр ингээд хүрээ мөрөөний зураг гардаг штеп. Тэндээс бол хангалттай харагдчихсан байна. За тэгээд одоо тухайн үедийг одоо таймлж бичсэн түүхч дотроос одоо ялангуяа Монгол улсыг бас одоо нам төрийн удирдагчаар олон жил ажиллаж байсан Цэдэн бол 21 оныг Монгол улсын 21 онд байгуулагдсан одоо Монгол одоо ард одоо коммунист гэх юм уу одоо ардын намын одоо нийгэм байгуулалтын чиг баримжаатай Монгол улсад 1 сая төгрөгийн төсөвтэйс жилийн төсөв. За тэгээд тэр 1 сая төгрөгийн төсөвтэй өртөгтэйгээр албан байгууллага одоо төр захиргааны газрууд ажилладаг байсан бол таарч ирсэн. Тэгээд хідэн гэр тэр төр захиргааны байшингууд нь хідэн гэр хитгэн байшинд л байдаг. За ингээд одоо манай анхны засгийн газрын ордон анхны төрж авсан Цэдэн болын өрөө Сүхбаатар жинжин энд амьдарч байдаг тэр байшингууд бол их нь одоо нураа дуслаа л да. Цаг хугацаанд ирэхээр. За мэдээж хэрэг боловсрал эрүүл мэндийн гэдэг зүйлийг тодорхой хэмжээнд дурдах хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ бүх хэрэгцээнүүд өөрсдөө тухайн хотыг барилгажуулдаг байхгүй. Тэгэхээр ардын өсгөлийн өмнө бол Монголд одоо шинжлэх ухааны боловсролын тогтолцоо ер нь бол жигд одоо улсын хэмжээнд тогтвортоор бүрэлдээгүй. Зүгээр бичиг өсөх тайлгцсан хүмүүний тоо бол бага. Голдуу одоо тухайн үеийн боловсрал гэдэг зүйл нь хийд шашны боловсрал тал руу илүү хүчсэн байсан гэсэн үг. Бидний ярьдаг нийтийн боловсрал бичиг үсэг тайлт гэдэг дээр бол одоо ач холбогдол нөлөө өгж байгаагүй нь бол харагдчихэдэг. За тийм учраас ард иргэдийг бичиг үсэг сурах сургууль соёлын газар байхгүй. Ардын засгийн одоо газар байгуулагдаад гэж байна. 1921 оны яг бидний янз бүрийн мэддэг түүх байдаг шүү дээ. 3 сарын 18-нд хяактыг чөлөөлөөд тэгээд 7 сарын 10-нд одоо Сүхбаатар жанжин нийслэл хүрээнд орж ирсэн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд энд одоо Сүхбаатарын төв талбай дээр нэг хог өдөгсөн байхгүй. Тэр хогон дээр гарч үг хэлсэн мэсэн гэдэг бас эдэг байхгүй. Хогийн хажууд эдэг тавцан тавьж байгаа ч. За тэгэхээр тэр жилийнхээ 11 сарын 20-нд 40 сурагч 2 багштайгаар анхны бага сургуулийн хичээлийг цахилгаан мэдээний байшинд эхлүүлж одоогийн 3 дугаар сургуулийн үндсийг тавьсан. За сургууль соёлын барилга одоо тухайн хотын барилгачлалтын одоо үйл явц бас нөлөөлдөг учраас анхны одоо барилгын одоо суурь ингэж тавигдсан юм байна. Одоо сургуулийн миний андуураг бол энэ ч өөр сургууль нь тийм. Эмнэлгийн үйлчлэгээ мэдээж одоо байхгүй цэвэр нэг отож Наарамб гэдэг нэг гэрээр ингэж судас байруулж тан залах төвшөнд байсан учраас нэг одоогийн бидний стандартаар хоспитал гэж хэлдэг шүү дээ. Госпитал гэж хэлдэг энэ одоо эмнэлгийн одоо юм цагаан ортой тийм байшин гэдэг тэр Европын стандартын эмнэлэг бол байгаагүй. Ийм учраас тодорхой хэмжээгээр бас хүн аманд халдвар төвчин нэлийн өртөмтгий эмзэг мэдээж яг тэгээд 21 оны одоо статистикийн байдлаар 1000 хүн тутмаас 25-аас 30 нас бардаг. Зүгээр 25-аас 30. Төрж байгаа 1000 эхийн одоо 1000 хүүхдийн заяа тэн хагас нь ой хөрөхгүйдээ өнддөг. Энддэг бүр хөөрхэд тэгээд би яг энийг сайн санд юм л да. Миний өвөө эмийг ингээд дурсамжууд ярихаар ерөөсө дүүн юм уу аль нэг ах нь ингээд багада өнгөрөөгөө айл ер нь бараг байдаггүй. Тэр тийм шүү. Уг нь тэдүүлээ тэрэн дээр нь хоёр ах байсан гэлээсээр айгүй хэдэг шүү. Тэгээд бодолтой 500 их төрөхөд тал нь нас орчих. Нэг ой хөрөхгүйгээр. За тэгээд хүүхэд төрүүлсэн нийт эхчүүдийн 16-аас 19% нь төрөлтийн улмаас эндчихсэн. За тэгэхээр ч одоо 100 эмэгтэй төрөхөд 16-аас 20 эмэгтэй шууд нас орж исэн байгаа. За ингээд одоо манай одоо эмээ бол бас яг аавын маань ээж бол багт нь ой өрөөг багт өнгөрсөн.
Гэхдээ энэ чинь бүр дээр үйдэлтэй 40 донд. Тэгэхээр 20 донд бол бүр тодорхой байсан бол таарч байна л да. Тэгээд дээрэс нь энэ үеч хүмүүс бас айгүй их төрдөг байсан бас. Яг хөө тэгээд нэг хамгаалах хэрэгслэнээр гэдэг утгаараа. Тэгээд манай аав маань одоо яг энэ одоо хүүхэд төрөөсөн эхчүүдийн 16-аас 19% төрөлтийн улмаас эндчихсэний одоо нэг жишээ гэсэн үг юм зүгээр. Тэгээд төрөх насны эмэгтэйчүүдийн 30% нь өргөдөлд ордог нэг ийм одоо бас статистик. Гэхдээ би зүгээр энэ статистикийг бол тухайн үеийн нөгөө нэг улс орон өөрөө ингээд шинэ одоо нийгэм байгуулалаар хөгжихийн тулд тоо бүртгэл хийдэг. За бид нар ер нь яг ямар байгаа гэдгийг мэдхийн тулд. За бид нар хэдэн үнэтэй, хэдэн хүн хэдэн хөрг олдгийг, хэдэн боловсролтой, хэдэн өвчтөй гэдэг ингээд эндээс болж тухайн улсын бодлого гэдэг зүйлийг гаргадаг байхгүй. Эндээс ерөнхийдөө төлөвлөлт гэдэг зүйл гардаг гэсэн үг. Төлөвлөлт гэдэг чинь цаашлаад хотын төлөвлөлт рүү орж ирээд хот төлөвлөлт чинь барилгачлалт руу гарч ирдэг байхгүй. За тэгэхээр бид нар орон сууц барих хэрэгтэй юм уу? Сургуулаа төрүүлж өрөх хэрэгтэй юм уу? Эмнэлэг төрүүлж өрөх хэрэгтэй юм уу? Эсвэл гэдэг юмнууд нь гарч ирнэ. За одоо тэр түүх рүү би орох юм. За ер нь бол хотын байдлыг 2 удаагийн үйлдэлээр жишээ авснаар одоо Пржевалский гэдэг нэг хүн байдаг. Одоо тахиг одоо Пржевалскийн адуу гэж нэрлээд хэсэг Европынхан явсан. Одоо бол тахи гэдэг нэрээр дэлхийд алдартай болсон. Энэ аялагч бол монголоор аялж явахдаа жуулч аялагч. Даа хүрээнд богд хааны ордон болон худалдааны хэсгээс бүрдэх бөгөөд Монголын хэсэг нь бохир зам. Гудамжинд нь хог хаягдсан оршин суугчид нь гадаа бийцдэг гэж бичсэн байдаг. 1910 онд Томскотын их сургуулийн профессор одоо Боголепо гэж одоо профессор хүн хүрээний удамж одоо шавар шавхаар дүүрч морь тэрэг нь намаг чигдэж байлаа гэж тэмдэглүүлсэн байна. Энийг одоо Улаанбаатар хотын 50 жилийн зориулсан 1971 оны ном байд. Тэрэн дээр Ж Батсан буу шараад орчдөг хүний бичсэн ном дээр Улаанбаатар хот 50 жилийн ном дээр ингэж бичсэн байна. За яг энэ бас нэг одоо контраст гэж хэлдэг штэ ингээд юм маш өсрөнгөө хөгцсөн гэдгийг харуулахын тулд хэрэгэр муугийн дурддаг байдлаар бичигдсэн байх бололцоотой гэж би үзэж байгаа бас. Энийг бас заавал дурдах хэрэгтэй байх. Тэгтээ сонирхолтой нь 1921 он гэхэд нийслэл хүрээнд 122 сүм дугна. 1500 орчим пүүс худалдааны 400-аад байшин 3400 гаруй шургааган хашаач байсан байгаа шүү. 3500 орчим гэр 1700 гаруй морин тэрэг бүртгэгдсэн байна. За ч одоо улс ингээд юугаар юу зөөхөө тооцсон гэсэн үг шүү дээ. За 400-аад гаруй байшин гэдгийнхаа 400 гаруй байшингийн 160 шавар байшин. 200 нь модон байшин байсан байна. Тэгэхээр нэгсэндээ өвлөн гэртээ өвлжчихэд зуныхаа байшинд байгаа орчдөг одоо тийм зуны амбар маягийн тийм байшин байсан гэсэн санаа. Ихэвчлэн хашаа гэрөө зохинж байсан тул нийслэл хүрээ тухайн үедээ Азийн эсгийн хот гэж нэрлэх явдал бас байсан гэж. За Монгол одоо Улаанбаатар тухайн үедээ болон нэр нь тэр нэг 30-аад он хүртлээр нь Улаанбаатар хотын хамгийн том барилга бол 1912 онд Ганданд баригдсан 26 м өндөр Чанараас их бурхан бүхий Монголын сүм нь одоо Монголын хамгийн өндөр барилга байсан. Тийм учраас одоо Монгол улс Улаанбаатар хот метрополитен гэдэг шиг одоо өнөөдөрс нэг тийм өндөр барилгатай хотуудын хамгийн өндөрийн 26 м өндөр тэр Чанараас их бурханыг дотроо агуулах сүмийг барьсан баг. Тэр барилга байх юм шүү. За тэр бол нөгөө малгай ундагддаг чинь шүү дээ. Тийм байна. За унахаас чаргагүй л дээ. Тэрнээс өөр өндрийг үзээгүй хүнд бол. За барилгын салбарын байдал ямар байсан бэ? За эдгээр барилгуудын дотор одоо консулын динж гэдэг одоогийн Чандман төвийн хой талд байдаг хоёр давхар хоёрхан модон байшин байсан. За энэ нийслэл хүрээд одоо хашаа гэр зонхилж байсан учраас тэр нөгөө нэг Ази эсгийн хот гэдэг байна шүү дээ. Яг энэ статистикийн тооцоог гаргаж яхад консулын динж гэж байдаг шүү дээ. За 13-ын цаашаага. Тэнд одоо Чандман төв гэж байгаа. Тэрний хойдолд нь хоёр давхар хоёр шиг модон байшин байсан. Хоёр давхар хамгийн том байшаа гэж үзэх юм. За ардын хувьсгалаас өмнө за тэр 21 оны хувьсгалаас өмнө Монгол дахь барилга худалдааны мохлох сүм хийдүүдийг голчлон гадны пүүс худалдаачид гар үлгэрчнэр өөрсдөө захиалж бариулсан байдаг. Тэрнээс яг дангаараа Монгол барилгачид өөрсдөө тийм барьж сууддаг байсан гэсэн. За тэгэхээр гадны хөрөнгө оруулалт гэдэг зүйл тодорхой хэмжээр инновац, ноу-хау заавал авчирж өгдөг нь бол яхахгүй ингэж харагддаг. За монголчууд одоо ерөнхийдөө тэр барилгыг барьж байгаа хүмүүст нь туслах ажил хийдэг гэсэн. Тэгээ барилгын гол технологи гэх юм одоо тэр байшин барих технологиг эзэмших боломжгүй гэдэг нэг нөгөөдөлийг заадгүй гэх юм уу сурдаггүй нэг юм байдалтай. За хятадууд нөө тоосох шатаах зэрэг чухал ажлуудыг хийдэг. Тэгээ монголчуудыг түүнд ойрцуулдаггүй байсныг нь бас тэмдэглэж үлдээсэн байна. За хятадууд хөх тоосох гэдэг нэг тоосох шатаагаад тэрийг баё гэж нэрлэдэг тийм баё. Сүм хийдүүдийн барилгад орох хөх тоосхыг галлагаанд өрөх шатаахад хятадууд биднийг ойртуулдаггүй байсан. Зөвхөн ус зөөх, төж бэлтгэх ажлыг хийж өгдөг. Хятадууд тоосох шатаахаар
тусгаалan үрж гадуурын шавардаж дээрэс нь их ус хийж уур гаргадаг байсан гэж хятадуудад хөсөөр ажиллаж байсан тухайн үеийн монгол хүмүүс онцлон тэмдэглэж ярьж үлдээсэн байна. Үүнийг одоо доктор Жаданба хөх тоосго үйлдвэрлэх аргын талаар судалгаа хийсэн боловч уг технологийн нууцыг бүрэн тайлж чадаагүй. За одоо энэ баяшны 70 давхар гэж байдаг шүү дээ. Хойш зургатаас хойш. Тэрийг дагаад энэ жалганд хойгоор жалгануудад 3-4 тоосгочтой тийм газар байсан. Хятадууд тоосгочтой байхгүй. Тэр нөгөө шавар ихтэй. Шар шавар сайтай учраас тэр шар шавраар дөрүлжин ингэж шигшж байгаа тоосох хийнгүүтээ гал түлээд хатаадаг байхгүй. Маш өндөр температурт. Тэгж тоосох ер нь хийдэг. Тэгээд тэр тоосохоор ингээд байшингаа барьдаг байхгүй хятадууд. За өшөө бас манай монголчууд бас мэдэх баха сонсч л байсан байх. Яг болсон үйл явдлуудыг ярих гэж. Хоньны толгоор байшин барьдаг. Хөөх тийм үү. Хятадууд тийм тэгээд шилээр хүртэл барьсан тохиол байгаа. Яа тэгэхээр зүгээр ер нь санаа нэм араан босгоод би дандаа шавар байшинг тухайрж байгаа шүү. Ямраан босгоод тэгээд хоёр талаас нь дараак гэдэг юм хөндлөлийн сэрэг дээр хатаад тэгээд тэрний завсарт дүүрэгч материалд нь шавар хийхдээ дотор нь юу ичдэг байхгүй. Шил одоо лонх монх зарим дүүрэг хоньны толгой идэг гэсэн гэж ярьдаг байхгүй. Тас дүүргэх юм байна тийм тэгээд яг хөө тэр нөгөө нэг ялангуяа ард аюуш зүүн наранг ингээд газарт ороод буулгахт нь нэлээд олон байшин дотроос нь тийм юм гарч ирж байсан байхгүй. За тэгэхээр энэ хүртэлх одоо нөхцөл байдал бол иймэрхүү байдалтай байсан байна. За ингээд одоо барилгын хөгжил. Тийм. Хоёулаа барилгын хөгжил рүү орохоос өмнө хамтран ажиллагчаа танилцуулъя. За өнөөдрийн хотын төвх нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй манай Төлөө шүү хамтран ажиллаж байна. За Төлөө шүүгийн амттай, орц сайтай одоо бидний дуртай бүтээгдэхүүнүүдээс өнөөдөр юуг онцлон та бүхэндээ хэлэх вэ гэхээр бэгэл сандвичийг танилцуулнаа. За цагаан будааны гурилаар хийсэн шинэ 2 төрлийн бэгэл сандвичээ Төлөө шүү маань хөдөлтөнд гаргаж байгаа. За cranberry chicken бэгэл сандвич гэж байгаа. За энэ бол одоо амтад цангис, жимс, дахианы цээж махан авчруулгатай бэгэл сандвич. За энэ бэгэл нь будааны гурилын агуулмжтай одоо тусгаалan крем чиз болон оливаар амталсан байгаа. За сесам бэгэл сандвич гэж бас байгаа. За энэ болохоор өндөг гахаан махан авчруулгатай бэгэл сандвич. За бэгэл нь бас л мөн будааны гурилын агуулмжтай ба тусгаалan крем чиз болон гүнж дүүрээр амталсан. За мэдээж Төлөө шүүгийн салбар бол хүн болгон мэдж байгаа хаа сайгүй байдаг. За бүх салбараар одоо энэ хоёр гой сэндвич, бэгэл сэндвич маань худалдаалагдана. За хэрвээ одоо утсыг мэдэхгүй байгаа бол 75 75 75 10 гэсэн утасны дугаараар болон одоо www.tlg.cgmn гэд ороод бас за эсвэл одоо пэйж хуудас руу ороод бас асууж лавлах юм лавлаж болон салбарын байршил ч юм уу те. Тэг саяхан сүүлд бас би юу орлоо Төлөө шүү орлоо. Төлөө шүү ороход нэг тийм айгүй хөөрхөн цэвэрхэн тухтай гой мэдрэмж өгдөг газар тэгэд бүтээгдэхүүнүүд нь тус бүртээ айгүй гоё амтлаг гоё байдаг. За энэ будааны гурилаар хийсэн бэгэл сэндвич бол юм ингээд зулгаагдж идэгддэг. Айгүй тийм сонирхол татах үз амт нь бол айгүй гоё. Ялангуяа надад бол энэ гахаа махан авч явахтай бэгэл сэндвич яг таалагдсан. Та идэж үзв үү? Үдсэн би тэр нөгөө нэг Иба ярих болгондоо шүлсээ зайлгдаг. Дахианы зээж махан цангис жимстэй гэдэг. Тэр цангис ч одоо cranberry juice дээ. Тэгэхээр чи айнс бас үстэй. Айнс цангис хоёр чинь адилт нэртэй юм тий. Тийм биш тий. Тэгээ амар гоё юм. Одоо зүгээр нэг гурилны бүтэц байдаг шүү дээ. Би айгуу сони юмыг идэхтэй юм. Зэжлэгдэж байгаа бүтэцэд нь дуртай. Тэгсэн чинь энэ будааны гурил чи ямар гоё зулгаагдд юм ингээд зулгаагдаад нэх гоё тийм талхнаас их өөр шүү. Биш дээ энэ юу шүү дээ. Будааны гурил гэснээс манайхан бүгдээр л идтiin шүү дээ. Нэг хятад яваал одоо Вьетнам яваад гоём төшөл идээд байгаа шүү дээ. Тэр нэг бүр ингээд нөгөө нэг юм гомин гинэх урт поо шил байгаа шүү дээ. Тэр чинь энэ зарим будааны гурилахгүй юу? Оо магадгүй юм байна. Тэр чинь гурил биш. Тэгэд энэ чинь одоо хөгжүүлсэн будааны одоо будаа ингээд өөрүүлээд гурил шиг болгож нүдж хагаад одоо янз янзын одоо нарийн бов мо одоо хийж штэ Японууд гэр бүлэрээ бүр айхтар хийдэг тийм. Оо магадгүй юм байна нөгөө юу яадаг штэ. Тэр гомин гурилуудыг чинь бэлтгэхдээ ингээд ингэж татаалс экстрэл ингээд идэг штэ. Тэр чинь болохоор нөгөө татмал гурил гэдэг арай өөр. Тэр нөгөө нэг айгүйх нөгөө юу лээ цавуулах сайтай гурилаар хийж идэг гэсэн тийм. Тэгээд янз янз гурилч их олон янз юм байл шүү. Тийм ээ би нөгөө будааны гурил нь одоо тэр цавуулах сайтай тэр гурил гэдэг тэр глютен юм шиг байна. Жохон глютен ихтэй болчоор бас жохон зарим хүн таардаг байдаг штэ тий. Глютений харшилтай хүмүүс айгүйх болцсон юм билээ. Тийм. Энэ будааны гурил бол угаасаа зүүн өмнөд Азийн одоо хоолны одоо соёлд бол асар том байр суурь эзэлдэг. За ингээд Төлөө шүүгийнхэнтэй баярлалаа. Дандаа гоё бүтээгдэхүүн санал болгодог. Дандаа шинэлэг өдөр бүр гоё ядагт нь баярлалаа. За энэ жоохон
яг нэг нөхцөл байдлыг гоё ярьчихаар их нэг жоохон ингээд ойлгомжтой ингээд системтэйгээр ярьж өгөх гээд жоохон ингээд бас зуураад ярьчлаа уучлаарай бас зарим зүйлүүдийг мэддэг зүйлийг удаан ярьсан бол одоо бас зарим нь жоохон алгасъя. Үгүй надад бол их сонирхолтой. Би ч одоо энэ 24-өөс 50 хавцаа ч юм одоо энэ барилгачлалтын үеийг хэр би мэдэхгүй байгаа. Ямар ч байсан 24 оноос бараг л Улаанбаатар гэж нэртэй болсон юм уу? Тий. Тэгээд 21 оноос өмнө бол бараг 60% нь гадаадын иргэн байсан. Тий. Юм бэлээ тий. Тий. Улаанбаатар ч бүр 2 хуваагдсан. 8 ч ингээд одоо ямар ч юм Монголын хэсэг гэж яриад нь шүү дээ. Хятадын хэсгээд байгаа чинь тэр гадныхан ялангуяа хятад 8 ч байдаг хэсэг нь болохоор өөр хэсэг. Тэндээ зүүн тишгээ. Тэгээ монголчууд нь болохоор илүү нөгөө гандангаа бараадсан байж та баруун тал руугаа жоохон тунарсан маягтай нэг иймэрхүү. За тэгээ 1921-с 24 он гэдэг нэг онцгой үе байгаа. Ардын засгийн газар гэдэг байгаа энэ одоо аргал ардын намын удирч байгаа ардын засгийн газар нь хамгийн түрүүнд боловсрол эрүүл мэндийн салбарыг хөгжүүлье гэдэг зорилт тавьсан. Тэгээ эрүүл мэнд боловсролыг хөгжүүлэхийн тулд юу гэхээр сургууль цэцэрлэг одоо эмнэлэгт хөрвж барина шүү дээ. Яг үнэ. За ингээ барилгын ажлыг барих болсон чинь барилгын салбар тэр даруйда нэгдүгээрт ажиллах хүч айгүй муутай одоо туршлагагүй ур чадваргүй барилгачин хүн биш гэсэн үг. Боловсон хүч. За боловсон хүч байх. За тэгээ тэрийн гадаадын барилгын пүүс гадаадын хүмүүсийг голдуу ингээд бацдаг гэх юм уу одоо монопол маяг. За тэгээд одоо барилгын салбарыг үндэсний мэдлэлд шилжүүлж орон нутгийн гар үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэхийн төлөө бас анхаарч гисэн. Яг одоо нийгэм байгууллагыг сольж байгаа ч гэсэн шууд ингээд тайраад ахгүй. Тэр чинь нэг чаддаг хүмүүсийн зайлуулчихаар өөрсдөө юу чадхаа болчих шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөөдөлтөөс муудалж болдгоо нэг юм завсрын үе байхгүй. 24 он гэдэг зүйл үг яагаад их чухал вэ гэхээр 24 онд нэг 11 сарын 26-ны өдөр улс тунхасын баяр гэдэг бид нар зарлаад байдаг шүү дээ. Энэ баяр чинь 21-с 24 он хүртэл богд хаант хэмжээт эрэхт богд хаант засаглалтай байсан. 24-нд богд хаан нас урангууд за бид цаашаа хаантай байх юм уу яах вэ гэж шийдвэдэггүй. Бид бүгд найрамдах засаглал буюу парламентын засаглалтай болёо. Олуулаа саналаа хурааж агаад тэднэрийнхээ саналын дунджаар нь буюу зөв бүснээр нь асуудлаа шийддэг байя гэдэг зарчмаар 24 онд нийгэм байгууллаа тэгж өөрчилсөн байхгүй. Тэгэхээр энэс цаашаа ялангуяа хөрөнгө оруулалт ард түмний нийтийн болох одоо зорилго болон зам мөрлөг маш хүчтэй шурлуудсан гэсэн үг. Гэхдээ энэ цаашаа завхраад ирэхээр одоо хувийн өмчийг үүсгэх гэл бүргээд юм болсон шүү дээ. Ер нь хувьдаа өмчтэй хүн хүний даадаг байлаа шүү дээ. Ер нь цагаат бол бас тодорхой үедээ нэлээд сүүл рүүгээ. Эхэндээ бол тэр чинь шууд хүмүүсийг тэгж болдгоо учраас багаар тасгаж ингэж одоо юу гэдэм дээ. Тийм шүү дээ. Одоо энэ чинь дараа нөгөө бүх юм нийтих болж ирэх. Ямар санда кинон хаалтын гэсэн дөр нэг хөргөн хүүд киноч хүртэл арт малын ус авахын тулд кино хийж байгаа шүү дээ. Цагаат бол чинь пропаганда кино. За ингээд одоо нийслэл за ингээд одоо нэг барилгын салбар жоохон монополтой маягийн одоо голдуу мэдээж монопол ихэр хятадууд голдуу байна гэсэн үг. Тэгэхээр нийслэл хүрээнд байсан Тижан зайсан Баян мөнх, Буян далаа, Аюуш нарын гадаадын хид хідэн пүүсийг хяналтаа авч барилгын пүүсүүдийг хяналтаа авч сургууль, эмнэлэг, яам, газар байгууллагуудын орон байр, конторын барилга бариулах ажил хийлгэсэн гэж. За ингээд одоо улс юмдаа эзэн бай гэж хийдээд тэгээд Тижан зайсан Баян мөнх, Буян далаа, Аюуш гэдэг нэрүүд нь ерөнхийдөө Монгол байдсан хятадын ирлизүүд болон хятад хүмүүсийн монгол нэрүүд нөхгүй юу. Тэгээд нэг зүгээр яхаа нэг онгой шиг юм байдаг штэ. Зүү арагийн наадан болсон чинь үзүр төрөнд хоёр бүх үлдсэн чинь нэг нь Шамраас ирсэн цаашаа юунаас зүү аргаас ирсэн далаа хоёр үлддэг шиг. Тэр үеийн нэрүүд жоохон юм иймэрхүү нэг хятад хүн өөртөө нэр өгөх юм тансаг нэрүүд өгдөг гэсэн байна. Монгол төвд маягийн биш. Буян далаа, заяа мал далаа малаа гэсэн нэр. Тэрс ер нь монгол нэр чинь ер нь ихтэй жоохон төвд маягийн. Тэр үедээ нэг тийм дулмаа долгорсог гэдэг тийм. За ингээд ардын өсвөлийн эхний жилүүдэд одоо ардын өсвөлсны эхний жилүүдэд Монголд ажиллаж байсан гадаадын пүүс гар үйлдвэрлэгч нар худалдаачдын мэдлэлд нийтдээ 42 мянган монгол хүн ажиллаж амьдралаа залгуулж ирсэн байна. За эдгээрийн дотор төмөр, мод, чулуу болон шохой будаг тоосгоны газар туслах ажил хийдэг 2500 хүн нийслэл хүрээнд байсныг эхний ээлжинд ашиглах арга хэмжээ авч засгийн захиалгаар байшин барья гэж шийдсэн байна. За тэгэхээр энэ гадаадын пүүсийн бараадаж ажил хийдэг 42 мянган монгол хүн дотор 2500 ямар нэгэн байдлаар барилгын салбарт ажилладаг хүмүүсийг нь ялгаж аваад шинэ Монгол улсын шинэ Монголын барилгын салбарыг эхлүүлэх ажлыг эхлүүлсэн гэсэн үг санаа. За үүний зэрэгцээ тэр үед албан байгууллагууд өөрсдийн контор, орон байр, үйлдвэр үйлчилгээний жижиг барилгыг аж ахуйн аргаар өөрсдөө барьж эхэлсэн. За одоо нөгөө хин шиг чимэд өгш шиг. Хүүхдүүдэд банц хөрөөдөөд ингээ байшинг барьж эхэлдэг гэсэн тий. Анхныхаа сумынхаа баг сургуулийг барьдаг шиг. За ингээд
жишээлбэл одоо нийслэл хүрээнд цахилгаан гэрлийн хороо гэж одоо хороо байгуулад 21 онд 24 кВт-ийн хүчин чадалтай ганц дизель цахилгаан станцын байрыг Унгар инженер Гэлет гэдэг хүний зураг төслөөр аж ахуйн аргаар арьж ашиглалтанд оруулсан байх жишээтэй гэж. За тэр дизель цахилгаан станцыг яадаг вэ гэхээр яаралтай үед одоо бензин юм уу керосин дизель түлш хийж агаад асааж ажилуулаад тэгээд тэр нь тог үйлдвэрлэдэг гэсэн санаа. Одоо хамгийн тэгээд одоо ялангуяа шуудан харилцаа холбоо телефон одоо утасны болон одоо гэрэлтүүлэх зорилгоор гэсэн үг. Энэ бүхний үр дүнд 21-с 23 онд бүрэн бус мэдээгээр 12 сургуулийн жижиг барилга таргун дахлыг эсэргүүцэх станцын байр гайлын хорооны хонтоор зэрэг бариулан эхэлж эдгээрт нийтдээ 48920 лан мөнгө. За нэг лан 37.3 грамм гэж үздэг юм байна. За би энийг 33 доллар гэж бодсон. Энэ нэг үнцтэй төстэй болов гэж үзсэн юм. Зарцуулсан байна. За ингээд одоо 1924 онд улсын хэмжээгээр 116,162 лан мөнгөний барилгын одоо ажил хийсэн мэдээ байдгийг 1924 оны ард ирэх сонины 24 дугаар дугаар дээр бичиж үлдээсэн байна. За 24 онд барилгын одоо ингээд дандаа хятадуудын болон гадныхны бэлдсэн одоо ажиллах хүчийг ашиглах. Бид ер нь цаашдаа өшөөч олон барилга одоо сав барих ёстой юм тийг ойлгосны үр дүн дээр барилгын ажил одоо мэргэжлийн ажилтны бэлтгэе гэж үзээд дархчуудын гэдэг хороо байгуулад. За тэрийг ч барилгач гэж нэрлэж чадсан шүү дээ. Уран гартай дархан хүмүүс 100 гаруй хүнийг сурж эхэлсэн байна. 1926 онд улсын анх дахь хуралд барилгын салбарыг улсын хэмжээнд хөгжүүлэх тогтоол гарсан. Үүний дагуу хувь нийлүүлсэн барилгын оршоо байгуулагдаж, барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, засварлах үүрэг хүлээсэн. Засаг төр энэ хувь нийлүүлсэн барилгын хоршоо гэдэг чинь яг цагаад бол хувийн юм. Одоо би 100 лам мөнгө гаргаад чи 50 лам мөнгө гаргаад хувь сэрэг нийлүүлээд тэгээд одоо жоотойгоо нийлүүлээд хоёулаа нийлээд барилга барьж эхэлнэ гэсэн үг. Захиалгаар. За тур хоршооны үүрэг зорилтын тухайд Монгол улсын аж ахуйн явдлын яамны 26 оны 1933 тоот бичигт ингэж дурдсан. Манай барилгын оршоо бол албан газар энгийн хүмүүсийн хүссэн ёсоор элдв зүйлийн орон барилгын зураг маяг ба төсвөлсөн дансыг зохиохоос гадна өөрийн хүчээр орон байшин хашаа сарвч зам гүүрийг сэлбэн засах буюу шинээр барина. Жич барилгад хэрэглэх альва багаж орон байшингийн материал хэрэгсэл зэргийг бүрэн дааж бэлтгэхээс гадна боловсон инженерийг томилон боловсронгуй сайнаар үлднэ гэж тодорхой заасныг бүгд найрамд Монгол ард улсын хөрөнгөний биш хөгжлийн төлөө тэмцэлт гэсэн 1956 оны одоо номын 220 дугаар талд хуудсан дээр бичүүлдсэн юм байна. Энэ яг үеийн нэршлүүд ингээл янз бүрийн байгууллагууд одоо өөрсөндөө өгж байгаа нэршлүүд ингээл шууд утгаараа байх тийм. Нийтдээ. Эн чин нэг Монгол бичгийн галгаар явж байгаа шүү дээ. Тийм. Дархчууд энэ тийм шууд тийм. Тэгэхээр нэг энэ жишээлбэл материал хэрэгсэл зэргийг бүрэн дааж бэлтгэхээс гадна боловсон инженерийг томилон боловсронгуй сайнаар үлднэ гэж байгаа байхгүй. Энэ чинь яг цэвэр Монгол бичгийн одоо найруулгаар явж гин гэсэн байхгүй, дуудлагаар явж гин гэсэн. За ингээд 26 он болоод 27 он болоод засгийн газрын шийдвэрээр нийслэлийн тоосхны дөрвөн бааю Төв аймгийн шохон үйлдвэрийг улсын мэдэлд шилжүүлж үндэсний барилгын материалын үйлдвэрлэдэг гэсэн. За барилга барина гэж их олон үйл явдал байдаг байхгүй. За барилгач хэрэгтэй. Тэгвэл тэр юугаар барих юм? Материал нь хэрэгтэй байна. Тоосго. За материал. Тэгвэл тэр тоосго юу өрөх юм? Элс, шавар хэрэгтэй, шохоо хэрэгтэй. Ингээд тэгэхээр бүр ингээд барилгын материалын чинь бүр ингээд уурхаар руу орж эхэлнэ гэсэн үг. Одоо ингээд тийшийг орж эхэлчихсэн. Энэ Төв аймгийн шохоо үйлдвэрийг улсын мэдэлд шилжүүлдэг нэг чухал юм. Яа тэр энэ хятадуудын эзэмшиж байсан, хятадын пүүсүүдийн эзэмшиж байсан байгалийн баялаг юм уу барилгын материалын уурхаа нөтөхгүй юм. Тэр бааю нь болохоор тоосго цогтөг одоо тэр том зуух бэлтгэсэн тийм одоо хөөр одоо юу гэдэг тэр зуух эхэлж. За энийг улс өөртөө авсан байна. За одоо ингээд болж. Ачид тэрийг жилд одоо юу гэдэг 5,000 тоосго тийшээ бэлдэж өг гэдэг даалгаврыг авч эхэлсэн гэсэн үг. Ингэхдээ Төв аймгийн нутаг дах Шохоотын ам гэх газар шохоо шатааж байсан жижиг үйлдвэрийн хятадын худалдаачин шохоон пүүсийн эзэн Лин гихчээс 1926 онд улсын мэдэл шилжүүлэн авч шохоо ташаалт шатаах газрын нэртэйгээр байгуулсан гэж. Барилгын зураг төслийн ажлыг сайжруулах зорилгоор зөвлөлтийн инженеруудыг урьж авчир. За одоо мэдээж хэрэг зөвлөлт холбоотой улсаас мэргэжлийн хүмүүсийг дуудаж авчирна. Москвагоос урьж ирсэн барилгын инженер Дэвил Борновский нар одоо хэвлэх үйлдвэрийн барилгын анхны зураг төслийг хийж дараа нь Улаанбаатар хотын Бойлны эц таргун дахлыг эсэргүүцэх станцээр олон барилгын зураг төслийг зохиожээ. Үүний зэрэгцээгээр тэр үед байсан Германы Востово гэдэг пүүсийн мэрэгжил
одоо барилгын мэрэгжилтний хүчийг ашиглаж барилгын зураг төслөө хийлгэж ирсэн гэж. Бас Оросууд одоо тэрэн дээр бас зөвлөлтийн бас туршлага дутуу учраас Герман барилгын инженерийг одоо мэрэгжилтнийг гуйж агаад манай барилгын зураг төслийг гаргаж өгөөч гэж гаргуулж ирсэн байна. За би энэ дээр андуураг бол одоо хэвлэх үйлдвэрийн барилгын анхны зураг төслийг гэхээр нэг ордны хажууд байсан хэвлэх үйлдвэрийн анхны зураг төслийг ерөнхийдөө төсөөлийг гаргасан байдаг. Гэхдээ тэрний суурь нь бол биш. Сүүл баригдсан гэсэн үг энэ. Замарсан хэвлэх үйлдвэр барина гэдэг нь ерөнхийдөө коммунист болон одоо энэ ялангуяа энэ социалист коммунист засгийн газар одоо иймэрхүү хувьсгалт одоо үйл хэрэгт хамгийн түрүүнд хоёр зүйл хэрэгтэй байдаг. Мэдээлэлээ дамжуулах. Тэгэхээр тэр үеийн хамгийн том Facebook болон Twitter мэдээллийн төгөөдийг хэрэгслүүлвэл сонин хэвлэл тийм ээ. Тэгэхээр сонин юугаар хаана хэвлэх вэ? Хэвлэлийн үйлдвэрт хэвлэнэ. Тийм болохоор эмнэлэг сургуулиусаа төрүүлж сонины газрыг хэвлэсэн байна. Барьсан байна. Яа тэгэхээр үзэл суртлаа өөрийнхөө үннийг хүмүүст ингээд өтгөлж үнэмшүүлэхийн тулд. Тэгэхээр энэ бол цэвэр үзэл суртал пропагандагийн зэвсгийн эхнийхээ үйлдвэрийг барьсан гэсэн санаа авч. Тийм байна. За ингээ 26-аас 30 онд хувь нийлүүлсэн барилгын хашаа байгуулагдаж хан хинтийн хантайшир Цэцэрлэг мандлын аймгийн сургууль Ерөөд модны үйлдвэр зүүн хараад спиртийн завод Налахт нүүрсийн урхайг өргөтгсөн. Тэгээ Улаан хоорондын тоосхны завод Цагаан булгийн шохон завод тэгээ 60 кВт-ийн цахилгаан станц байгуулж нийслэл хотод томоохон барилгаас хүндэрсэн. Барилга бариад ирэнгүүт зөрөө тэр чинь тогоор хангахын тулд цахилгаасан зоригдно. Ингээд яг нэг нөгөөгөө нөхцөлдүүлж явдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Одоо энэ ингээд би болчлоо. Одоо ийм хэрэгтэй болж байгаа гэл дагаал яваа. Ингээ баахан бариад ирэнгүүт үгүй энэ чинь ус татах хэрэгтэй юм гэдэг одоо шовм сүлжээ үүснэ гэсэн үг шүү дээ. Тэгснэ дээгүүр нь тогийн татъя гэдэг ингээд цахилгаан сүлжээ үүснэ гэдэг. Энэ чинь барилгачлал чинь өөрөө бүх юмны одоо нэг юм суур хөдөлгүүр нь байхгүй. Тийм байна. Тэгээд энэс чинь цаашлаа тэр гадаар засалчин, дотор засалчин гэдэг одоо засварчин, масварч гэдэг өөр мэрэгжлүүд бий болно гэсэн. Тэгэхээр энэ Улаанбаатар тийм барилгачлал гэдэг бол олон хүний бас амьдралыг тэтгэсэн, олон айл өрхийг одоо амьдралтай болгосон, ажил хөдөлмөрийн гараанд эхлүүлсэн том одоо тий салбарын одоо тухайн нэвтрүүлгийг ингэж нэгдүгээр хэсэг болгож ингэж ярьж байгаа шүү. Тийм болохоор их нухацтай удаан ярьж байгаа шүү. Ер нь бүр хамгийн одоо Улаанбаатар хотын одоо Монголын барилгажилт бүх юмний суур яваад байна тийм чи яаж бүр ингэж хуу татал гэрээ хуулаад явдаг гэсэн хүмүүс яагаад хуулахаа болдог тохиолдод байдаг. За тэгэл наадсан барилгажаад ирэхээр яах вэ? Тэнд чинь одоо шимэгч, хортон шавж мэж үүрлэн тэгэхээр тэрий чинь цэвэрлэн ариутгах нэгэл ингээл одоо бүх салбарт хийм биологийн салбарууд эхэлнэ гэсэн үг. Соёл хүртэл байгаа. Тийм тэгээ бөмбөр одоо энэ үед одоо бөмбөр ногоон театрыг 1927 оны 7 сарын 9-нд ашиглалтанд оруулж. 7 сарын 9-нд ашиглалтанд оруулдаг санаа нь 29 оны наадмын өмнө оруулсан байна. Тэгээд театрыг яагаад барьж байгаа гэж дахиад үзэл суртлын зорилгоор. Яа тэгэхээр тэр үед чинь одоо тодорхой хэмжээгээр одоо өөрийнх нь нийгэм байгуулалтыг дургу бас хүмүүс байна шүү дээ үзэл суртал лам нар ч юм уу одоо тэр нэг хуучин баян хүмүүс тэднийг ичээж шоолж өөр хүмүүсийг магтандуулж өөрсдийнх нь зөв гэж бодсон хүмүүсийг магтандуулж ойлгуулахын тулд одоо буян нэмэх нацаг дэрж эдэр зохиол бичээд тэр зохиолоор бөмбөр ногоон театрт тэрийг тоглож үзүүлээд тэгээд үйл ажиллагаа эхэлчихсэн тийм үү. Хоёр янз явцтай. Соёнгийн хөрвөлх нэг хэрэг нөгөө талаараа бас тодорхой хэмжээнд тарихыг нугааж хуулгаж байна. Театрын барилга чи өөрөө бол 30 онд 27 онд. Тийм үү. 27 оны одоо 7 сарын 9-нд 1200 хүний судалтай гэж байгаа. За яг хөө гэхдээ энэ одоо 1200 манай соёлын төвөргөө чинь 6 зүйлүүд 700. 8 зүйл. Соёлын төвөргөө ол харьцангуй жижиг те. Тий. Юуны UB Palace ч 2000 шүү дээ. Тэгэхээр чинь том байсан мó. Тийм байна. Гэхдээ энэ судал нь бол миний бодлоор бандан судал учраас яг нөгөө юу биш баг. Одоо шиг арай тэгж нэг тийм хүн болгоныг ийм бүхсэнд нь таарсан тий. Ийм орон зай өгөөг байх гэж бодож байна. За тэгээд бас дахиад нөгөө Унгар инженер Гэлетийн зураг төслөөр баригдсан боловч 1948 онд одоо галд өрчиж шатсан. Бөмбөр ногоо. За энэ 48 онд галд өртөж шатсан бөмбөр ногоонд бас нэг сонин түүхүүд юу гэхээр хачир болгож хэлэх нь цогтойч кинон дотор ашигласан Монгол баатруудын бүх хувцас бол яг оригинал хувцас. Яг тухайн үед 14 5 дугаар зуунд өмсөжсэн хувцас байхгүй юу? Хадгалагдаж үлдсэн. Тэр бүх хувцас өдөлгийн зүйлийг хөдөө орон нутгаас цуглуулж авчираад бөмбөр ногоон театрт өмсүүл тоглоулдаг байсан нь энэ театртайгаа цуг шатаад алгасан байна. Бөмбөр ногоонтой хамт маш олон үнцэнтэй зүйлүүд бас устсан те ер нь харамссан. За ингээд одоо 1930 он гэхэд улсын хэмжээнд 8 сая 780 мянган төгрөгийн барилга усралтын ажил хийгдэж нийслэл хотод 75% төвлөрсөн энэ барилга ажлынх нь 1922-оос 30 оны хооронд нийт 12 сая 409 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт барилгын салбарт орсон байна. За хоёлоо дараагийн хамтран ажиллагч танилцуулаад.
За өнөөдрийн хотын түүх нэвтрүүлгийн маань дараагийн хамтран ажиллагчаар за харилцаа холбоо мэдээллийн технологийн цогц үйлчилгээг бидэнд санал болгож байгаа Sky Media маань хамтран ажиллаж байна. За Sky Media корпорац маань за high speed интернетийн хувьсал за зурагтнаас салахгүй 100 хоног гэж урамшууллаа зарласан байгаа. За энд айгүй гоё. За бид нэр одоо ерөөсө бүр 50% хөнгөлөлттэйгээр буюу 20,000 төгрөгөөр за өндөр хурдны 100% одоо мегабит хурдтай хай бандл үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод тэгээ 3 сарын турш Холливуудын бүх шинэ киног 100% өндөлбөргүй хязгааргүй үзэх боломжтой. Йоо энэ надад бүрстэй үнэхээр гоё санагдсан. За тэгээд high speed high bundle үйлчилгээний шинэ хэрэглэгчдээс одоо Dyson брендийн шал цэвэрлэгчтэй тоос зурагч болон агаар цэвэршүүлэгч гэх одоо ийм 2-2 юм гоё бэлгийг 3 эзэнд өгөхөөр бас тодруулах юм байна. За хамгийн хямдаар хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ санал болгож байна гэд одоо high speed үйлчилгээ айл бүрт интернетийн хувьсал гэд Sky Media маань бид нарыг уриалж байгаа юм байна. Энэ надад бүр өстө боломжгүй юм шиг бүр санагдсан. Эмзэн байна шүү дээ. Монголсгэд CS:GO-гийн тэрний эмзэн байна. Реклам тоглолч. Тийм үү. Тэр нэг бондгор буржгар өстэй залуу чинь. Тийм нэг хөөрхөн тий. Хүүхэд чинь тэр. Хамгийн бага нь тий. Хамгийн бага шүү дээ тий. Тийм тэгээ Sky Media маань ийм гоё юм зарласан байна. За энэ яг миний авдаг одоо интернетээ сонгож хэрэглэдэг үйлчлэгийг хараад энэ 20,000 төгрөгөөр би 2 кино л үзэх гээд байгаа юм л та. Тэгсэн чинь одоо Холливуудын бүх кинонуудыг 100% хүн төлбөргүй тэгээ хязгааргүй интернетийн хурдтайгаар ийм гайхамшигтай дээрээс нь бүр хазан тааруул бэлэгтэйгээр зарлж байгаа Sky Media-гийн одоо энэ үйлчлэгийг манайхан сонирхоод үзээрэй. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 76 9,000 дугаараас авч захиалга өгөөрэй. Та бүр наана рекламын хараас уужсан юм уу? Тий. Энэ амьдралтаа аваад ийшээ бараг хүмүүс очих юм байна да. Би ч барахгүй нэлгэл. Тийм ээ. Одоо ер нь эцэг эхчүүдтэй бид нар ер нь энэ нөгөө интернетийн хязгааргүй үйлчлэгийг хүүхдүүдэд санал болгосноор энэ Монголыг бас дэлхийд гаргаж штэ. Юу ч болж мэднэ. Тийм болохоор хязгааргүй интернет бол бидэнд маш их хэрэгтэй шүү. Хөл нийлүүл алхахад. Үгүй зүгээр эмзэн шиг байхдаа би 64 килобайтаар dial-up-аар ордог байсан шүү дээ. Юун тоглох юм. Дуу бүтэн сонсч чаддаг л л шүү дээ. Үнэн. Одоо юм сайхан болцсон, сайхан байна уу? Тэгээ ийм сайхан юмыг сайхан юмдаа зарцуулаад л байх хэрэгтэй л дээ. За ингээд цаашлах уу? За цаашлаа. 50 он хүрэх гэсэн тий. 50 он. 1931 онд Монгол зөвлөлтийн хамтарсан одоо Prom Монгол Строй гэдэг байгууллагыг байгуулсан. За энэ Prom Монгол Строй л амархан Строй гэдэг чинь барилга гэсэн үг. Монгол гэж Монголын барилга, Prom гэдэг чинь Pромишлэнс тухай тийг санаад байна. Үйлдвэрийн газар гэсэн үг. Үйлдвэр Монгол компани гэсэн үг. Тэгэхээр Монгол барилгын компани гэсэн санаа. Тийм байна. Барилгын ажилчид инженеруудыг хамтарсан бүтээн байгуулалт өрнөсөн. За эднэрийн барьсан барилгууд гэх юм бол аж үйлдвэрийн комбинатын цогцлбор гэдгээр нь бариад хамгийн анхны арьс нэхий эдлийн үйлдвэр, гутлын фабрик, эсгий цэмбэний үйлдвэр, цахилгаан станц, ажилчдын орон сууц багтаж нийт 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. За арьс нэхий эдлийг ашиглаж юун төрөнд дээл хувцас хонортой болохыг шийдсэн байна. За тэгээд дараа нь хүн одоо яаж хөл нүцгэн даваргах уу гэд гутлын үйлдвэр барьсан байна. Тэгээд яаж гэр нь одоо цоорхон орхоо байх уу гэд эсгий цэмбэний үйлдвэр барьсан байна. За тэр нь яаж тоггүй байх уу гэд цахилгаан станц барьсан байна. За тэгээд тэрийг барьж байгаа хүмүүс тэр үйлдвэрт ажиллах хүмүүс чинь яаж тэр холоос явах уу гэд тэднэрт зориулаад орон сууц барьсан байна. Энийг бол хот төлөвлөлт гэдэг юм аа. Ингээд сайхан гинжээ хэлхийн. За тэгтэл одоо ингээд манай нөгөө одоо хот төлөвлөлтийн өнөөдрийн ингээд эн чинь бүр энэ үедээ бид нар төлөвлөж ирсэн байгаа байхгүй. Одоо зөвхөн би шүүмжилт гэх гэж шүүмжилдэг. Гэтэ одоо ингээд жишээлбэл зарим зүйлүүдийг ингээд харахаар тухайн ингээд орон зайгаа цогцоор нь төлөвлөх хэрэгтэй байдаг байхгүй. Жишээл одоо энэ хойшоо ногоо нуур одоо энэ ногоо нуур илүү энэ хойшоо гэдэг чинь дөлгөө нуурын ишээгээ. Тэгээ нууршаа зайс хэднүсээ чинь ингээд уул нэл ингээд төлөвлөчөөд барьдажсэн бол хамаагүй зовлон багтай оршин сууж байгаа хүмүүс нь гэсэн зовлон багтай барьж байгаа хүмүүс нь ч гэсэндээ хөрөнгө оруулалт гэж шатал. Тэгэхгүй л одоо нэг чи энд нэг юм барингууд би энд нэг юм бариад ингээд явчихсан шүү дээ. Тэгээд одоо Монголд нэг айгүй хэцүү нэг юм байгаад байгаа. Одоо өөр бус улсуудын барилгыг харахаар нар энэ талтаа тусчлаа гэж бодлоо. Тэгвэл байшингууд нь хамгийн намхан нь хамгийн нар талтаа. Тэгээд ийм байдлаар ингээд төлөвлөгдсөн мэт байна. Одоо ингэж нараа хамаагүй шүү дээ. Нараа ах гэж. Манайх болохоор энд нэг хүн байшин барингууд тэрийг хааж нэг бариад ингэж урсаад манайх эсрэгээр нар нь энд бусд нэг сүудэрт нэдэг. Харин тийм. Зүгээр энийг хамгийн энгийн төлөвлөлт энэ баггүй. За өшөө төлөвлөлт гэвэл юу гэхээр одоо ингээд энд үйлдвэрийн юм барьж байгаа юм бол тэнд ажилчид нь амьдрах хэрэгтэй гэдэг одоо амжилтын орон сууц барьж штэ. Тэгтэл зүгээр л нэг орчны төлөвлөлт гэж байдаг юмыг барих. Одоо шил орон сууцны хороолууд барингуудаа дотор нь сургууль байхгүй. Сургууль байхгүй болохоор яг чи хүүхдээ сургууль өгжил таарна гэсэн өдөрж. Тэгэхээр чи тэр хүүхдээ өгөхийн тулд тэр хавийнхаа сургуулиуч хагцсан.
Тэгэр чи өглөө бүгдтэй уралдаж гараад түгжрэл. Яг үнэ. Тэгэл тэр түгжрээд дараа яах вэ? Хүүхдтэйгээ сайхан түгжрэл одоо доор хаяж нэг 3-аас 4 цагийг гэртээ сайхан ингээд биеиндээ зарцуулах гэр бүлүүд зарцуулах байсан боломжуудыг зүгээр зам дээр хин нэгэн хүнийг одоо стрессэж хин нэгнийг стресстүүлж өөрөө стресстэж өнгөрөөж байгаа. Энийг чинь төлөвлөлтгүй байна гэдэг санааны. Тэгэхээр одоо энэ боловсролын жил гэдэг нэг зарлж байгаа юм байна 20 эргчлээ. Тэгээ тэн дээр бас нэг хотхон дотроо баг сургууль гэдэг тийм концепц гаргаж байгаа юм. Тэгэхээр одоо нэг 300 400 500 мянган хүүхд мөхтнэгдөр барих га сургууль барихаар 5 6 жил зарцуулдаг. Тэгтэл магадгүй тэр хотхоных нь нэг 1-ээс 6 дугаар ангийн одоо үгүй 10 хүүхдүүд ч юм тэр хавьд нэг баг сургууль байгуулах ч юм бол заавал стандартуудын заавал улсын сургууль шиг байхгүй. Тэгэх юм бол тэр хүүхдүүд хотхондоо хичээлдээ яваад нэг 1-ээс 6 дугаар аж дандаа л жоох юмнууд байгаа шүү сүнгэндээ дийлдсэн. Тэгээ өвлийн хүүхэнд явж. Тэгчих юм бол нэлээд том одоо үгүй одоо нэг ямар ч хэрэггүй ингээд даалуу шиг ингээд өвшөө нөгөө би нэг сүлжчихсэн юм шиг тийм нэг зангидсан зангилаа нь бол тайлгдана. Тодорхой хэмжээний. Тэгээд энийг бас одоо засгийн газрын нийслэл боловсролын амнаар хийж санаачлах гээд явж байгаа юм байна. Тэгээ энийг бас жоохон их хүлээлттэй. Тэгэх юм бол их үр дүн бас овоо хөөргөн харагдах. Нэг сэтгэл ханамжийн хувьд ч гэсэн одоо ихэнхдээ манай монголчууд ч оройн цагаар хүүхдээ аваад зөөгөл төгжрэл ирэх гэсээр их харанхуй шин болоод шөнө эдээл тэгэл таргалж байгаа. Таргалал, өвчлөл үүсэл, хавдар үүсэл ингэж байна шүү. Тэгээд нөгөө гал төмөр гарахад марахад энэ машинууд ирэх боломжийн хотгонуудад бас ихэнх нь байхгүй болчиход байна шүү. Энд чинь л одоо нөгөө төлөвлөлтгүй гэдэг байгаа юм тэр байхгүй. Тэгтээ зүгээр юу н айгу төлөвлөлттэй шунлан айгу төлөвлөлттэй. Тэр нэг жижигхэн алга дарам газрын чинь яаж хийж байгаа зөвшөөрлийг авахтаа бол өстой уран нарийн арга хэрэглээд авчна. Тэгээд тэрийг буцаагаад улс ч юм уу ямар нэгэн байдлаар нийтийн эрх ашигын төлөө одоо нийтийн сайн сайхны төлөө нийтийн эзэмшлийн газар буцаад авах гэхээр шүүх мөнх шийдчихгүй. Тэгээ ингээл ерөөсөө зүгээр ингээд баахан ингээд хашцсан гэдэг хинч хэрэглэхгүй мөртлөө хүмүүсийн амьдрал цаад болсон газрууд хог наяар ихтэж байгаа шүү. За яг энэ ингээд нэг ийм зүйл байгаа маа. Тэгэхээр би одоо айл бид нар энэ зүрх эсгийн хувцлага хуу татаад анхныхаа байшин барьж явахдаа бид юм бодож хийдэг байсан юм байна лээ шүү. Гэдгийг зүгээр нэг сануулж хэлэх гэж энийг бүр онцгой хэлж. За комбинатыг барихад 400 гаруй одоо ажилтны комбинатыг барихад 400 гаруй зөвлөлтийн инженер мэрэгчлэн 600 гаруй монгол ажилтнууд оролцсон юм байна. Монголын 200 гаруй хүнийг энэ хооронд зөвлөлт одоо дурсад уртулан богино хугацааны барилгын мэрэгжилд илгээж суралцуулсан байна. За Prom Монгол строй байгууллага 1931-с 34 онд 100 гаруй сая төгрөгийн барилгын ажил хийж хатгалын ноос угаах үйлдвэр, сургууль эмнэлэг зэрэг барилгуудыг босгожээ. За энэ төвлөрлийг сааруулах ажил. Тийм байна. Бүх юмыг Улаанбаатар л өгөхгүй хөвсгөлд угаах юм хөвсгөлд нь угаагаад хөвсгөлд нь одоо ноос угаад өгөөд барина гэдэг. За 36 оны 11 сард худалдаа үйлдвэрийн яамны дэргэд барилгын техникийн хэрэг эрх газар гэж анхны барилгын асуудлыг одоо бодлогоор удирдах анхны газар болгоцсон. За ингээд 37 онд улсын барилгын трест аж үйлдвэр барилгын яам байгуулагдаж барилгын салбарын зохион байгуулалт шин түвшинд гарчээ. За ингээд одоо 37-оос 40 оны хооронд 38 онд бол 9.6, 39 онд 10 сая, 10.6 сая төгрөг, 40 онд 14 сая төгрөгийн барилгын ажил хийж. Энэ хугацаанд төв болны багш нарыг бэлтгэх сургууль 4,000 м2 орон сууц үйлдвэрийг барьж цахилгаан сан техникийн угсралт өргөжсөн байна. За 38 онд Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. За энэ ерөнхий төлөвлөгөөгөр ер нь төсөөлсөн гэсэн. За 38 онд Улаанбаатар хот ер нь ямар байх юм бэ гэдэг төсөөлсөн байна. За энэ Сүхбаатарын талбай гэж талбай байя. Энэ талбай баруун талд нь төв шуудан кино театр Алтай зочд бүлэг гэж байя. Одоогийн хөрөнгөний биржийн барилга кино театр нь Алтай зочд бүлэг нь одоо энэ хоёр давхар нийсийн засаг даргын одоо байдаг тэр хоёр давхар нэг юм пастилын өнгөтэй байшин байгаа. Ногоонд. За зүүн талд нь хэвлэх үйлдвэр төв театр. За нөгөө нэг юу бөмбөр ногоон тэгээд хэвлэх үйлдвэр одоо хууч одоо энэ нөгөө галерей шүү дээ. Галерей Улаанбаатар байгаа юм тийм. Урт талд нь гадаад яам Ленин нэрэмжит клуб төв номын сан дараамын театр барья гэж ерөнхий төсөөлсөн байна. Яг л байгаа юм. Энэ Ленин нэрэмжит клуб төв номын сан дараамын театр гур бол яг төлөвлөгөөгөр байна тийм. Энэ дотор бүгд байна. Кино театр нь юу вэ? Элдв очрын кино театр. Тэр чинь хөрөнгөний биржихгүй тийм байна. За ингэж төлөвлөхдөө Сүхбаатарын талбай өмнө талыг дайруулан баруун зүүн тийш нийслэл хотын гол гудамж гаргахаар төлөвлөж нийтдээ 180 гаруй хашаа жижиг модон шавар байшингуудыг нүүлгэн шилжүүлж буулгахаар тооцож анхны төслөө боловсруулсан гэж. За улсын барилгын трестийн харьяанд жилд 500-аад мянган ширхэг тоосох их улаан харангийн тоосхны завод шохоо шатах хэдэн бааю жилд 50000 шм банд зүсэх ерөөгийн завод барилгын зураг төсвийг
конторыг ажиллуулсан байна. За эн чинь юу гэсэн үг вэ? За төсвийг гаргая, тооцоог нь гаргая, байшин одоо ингэж байшингаа ингэж барина гэж нэг зургийн төслийг гаргаж ирсэн. За тэрий чинь барихын тулд мод хэрэгтэй учраас ерөөд мод зөсгөн байна. Мод бэлтгэн байна. За тэгээд улаан хоорон тоос. За энэ шохоо шатаах баа юу юм биш. Би нөгөө топи шатаадагтай андуураад байсан юм байна. За энэ шохоо шатаадаг баа. Энэ болохоор ер нь бол нөгөө барилга шохоо бэхжүүлэгчийн үрэх маш сайн гүйцэтгэдэг байхгүй. Тэгээд цементтэй холдог бас ийм талтай. Тэгээд энэ одоо нөгөө мод илүү бат бөх барилга барихад шохоо үндсэн түүхэд болно гэсэн үг. За тэгээд одоо шохооч хүртэл заримдаа цагаан будагт нүртэл орж байгаа шүү дээ. За ингээд одоо тоосгой барьж аваад тэрний дотор за хадаас мадаас бол одоо юм чийсэн нэг яваад хийчихэж байгаа шүү. Тэгээд шохоогоо шатаач байгаа, тооцохтой болчихж байгаа. Тэгээд банцтай болчихж байгаа. Тэгээд тэрийгэ зурдаг, төсөлдөг газартай болчихж байгаа. За ямар ч үсэн гэсэн хөлдөө мөрний хэмжээтэй зайгаа аваад үсгэлийн баярыг Монголын барилгын салбар одоо ингээд 1930 40 онд тарцсанд ингэж хийсэн юм байна. 37 8 онд. За ингээд ирэхээр яах вэ? Аливаа асуудал ингээд нэг Берн намтагтай ч юм уу төлөвлөлтөд ингээд бий болоод ирэхээр том зорилго тавина. Ингээд бүгд Монгол ард улсын сайд нарийн зөвлөл Улаанбаатар хотын анхны томчилсан ерөнхий төлөвлөгөөний төслийг 38 оны 4 сарын 1-нд гаргаж түрүү нөө ямар төлөвлөгөөтэйгээр гаргасан тийм ээ. Зүүн хүрээ улаан хоорон амгалан аж үйлдвэрийн комбинат чиглэлийг нэмж тусах заавар зөвлөгөө өгсөн. За инхээр өгөхөр зүүн хүрээд ийм барина. Улаан хоорон руу иймэрхүү төлөвлөлтүүдтэй бай. Амгалан руу аж үйлдвэрийн комбинатыг тэр чиглэл барья гэдэг ер нь цэгүүдийг гаргаж ирсэн. Чигүүдийг. За энэ төслийг анхны ерөнхий төлөвлөгөө гэж ер нь бол нэрлэдэггүй боловч тэр үед Улаанбаатарыг барьж болох гол тулгуур баримт бичиг бүгд Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 1954 онд баталсан Улаанбаатар хотны жинкнээс анхны ерөнхий төлөвлөгөөний суур үндэс суурь нь болсон нь бол яхахгүй үнэ гэж үздэг юм байна. Тэгэхээр албан ёсоор ингээд яг шууд төлөвлөгөө гэж хэлэхэд хэцүү ч гэсэндээ 38 оны 4 сарын 1-нд гаргасан Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөө төсөөлөл бол одоо 54 онд дахиж баталсан төлөвлөгөөний яг одоо үндсэн баримт бичиг болж явсан гэсэн үг. Энэ ингээд ягаад ингээд нэг юм 3 үе шаттай хуваагаад идэггүй би буруу ойлгосноо 2021-ээс 24 оноос өмнөх 24-өөс 54 он 54 оноос хойш гэж хуваадаг уу ер нь? Ер нь бол Монголын барилгын салбарыг бол яг энэ бол бие хуваацсан юм биш энэ одоо ингээд одоо салбарын судлаач нар ялангуяа одоо түүхчд болон судлаач нар бол 3 үед хуваасан байна. За тэр хувьсгалаас өмнөхийг нь бол орхижээ. Тийм. За барилгын салбарын үүсэл хөгжлийн тал дээр болохоор 21-ээс 60 он гэж үзэж байгаа. Үүсэл хөгжлийн үе. 60 он нь үүсэл хөгжлийн. 21-ээс 60. Их барилгын салбарын хөгжлийн эрчимтэй үе. Энэ бол массаар нь их хэмжээгээр үйлдвэрлэж олон хүнийг орон сууцтай болгож олон бүтээн байгуулалт хийсэн. Тэр нь 1961-ээс 90 он гэж явж байна тийм. За тэгээд 90 оноос хойш болохоор зах зээлийн үе шилжсэн. Эдийн засгийн тооцоон дээр суурилсан одоо хувийн одоо хөрөнгө оруулалт эдийн засгийн тооцоо дээр суурилсан одоо тийм барилгын үе гэж үзэж байгаа. За энэ одоо ингээд нэг банц топик л хамгийн өмтөө болоод авна шүү дээ. Тэгэнгүүт хамгийн түрүүнд хийсэн том зорилгуудынх нь нэг нь юу хэр тэр нөгөө хотод талбайгаа тойруулаад хитэн байшинтай болъё гэж авсан шүү дээ. Энэ талдаа 3 байшинтай, баруун талдаа 3 байшинтай болсон. Хойноо ордонтой байх нь байна. Дахиад 3 энэ талдаа болохоор урдааны 3 байшинтай болсон шүү дээ. Урдааны 3 байшинтай болсон. Энэ талдаа болохоор хэвлэх үйлдвэр төв театр гэсэн байсан. За ингэнгүүтээ Алтай зочд буудлын гэдэг байгаа. Нөгөөгийн нийслэлийн засаг даргын хамгийн газрын конторын барилга 10 жилийн 1-р сургууль, Монгол улсын их сургуулийн төв байр, Монголын үйлдвэрчний эвлэлийн барилга, төв шуудан, Сүхбаатарын талбай, гадаад яам, төв театр, төв номын сан, Монгол банк, цэргийн яам, Улаанбаатар зочд буудал зэрэг олон томоохон барилгыг энийг одоо яг нэг өсгөлийнхаа баярынхаа бэлэг болгож барьсан гэсэн үгийн хооронд. Одоо ингээд 38-аас одоо 50 оны хооронд. Гэтэ энд нэг бас юм зурдах хэрэгтэй. Яа тэгэхээр дэлхийн 2 дугаар дайны үед монголчууд Монголын ард түмэн нэг маш их одоо бүхнийг фронт гэдэг нэр бид нар чинь зөв толгойд улсыг одоо фашистын дэлхийн 2 дугаар дайнд фашистын Германы эвслийн эсрэг дэмжижсэний хувьд маш их бэлгэсэлт одоо зээл тусламж өгч ирсэн. Тэгээ тэр нь жижигхэн Монгол гэхэд бол маш том одоо хувь нэмрүүд байсан. Жишээлбэл одоо 500 мянган хийдэл баха тий санаадах юм 500 мянган адуу мал өгсөн гэдэг ингээ байгаа байхгүй юу. Тэгэнгүүт дэлхийн одоо Оросын зарим төвчд бол энийг бол нэлээд том хэмжээнд авч үздэг юм билээ. Яа тэгэхээр хүн ам цөөтэй эдийн засгийн ийм жижигхэн улс гэхэд Америктэй харьцуулахад нөгөө нэг юм ratio ч үдэж шүү дээ нөгөө одоо ноогдох. Тийм ноогдохоор нь бодонгууд Монголын хувь нэмэр бол асар сайн байсан юм бэ гэдгийг бол ерөөсөө яг энэ дээр бол чадлынхаа ирээр бүр байж болохоор ихээр өгсөн. Одоо нэг ч хүнд ноогдох байдлаар гэсэн үг шүү тий. Тэгээд одоо эн чинь зүгээр бас юу ихгүй 100-аад илүү 200 кг алт өгж байгаа шүү дээ. За ингээд
энэ үед нэг хамаг хөрөнгө оруулалтуудаа тийш нь өгжсэн учраас 45 лөө 46 хүртэл ерөнхийдөө Монголын барилгын салбар тодорхой хэмжээнд зогсон гэх юм одоо тийм удаан байсан гэсэн. Одоо томоохон амбицтай барилгуудыг бол барьж чадаагүй. За энэний дараа бол одоо нэг хоёр том үйл явдал болж байгаа. 37 онд одоо Ленинградад барилгын инженерийн дээд сургуулийг төгсөж ирсэн Мото гэж хүн байна. Энэ барилгын салбарын хөгжилд их том үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг. Үүний дараа Москвагийн архитектурын институтыг 48 онд төгсөж ирсэн архитектор Чимэд 1957 онд Дамбинев, Хишигт, инженер Лам Сүрэн, Цэвэн, Долгор Сүрэн, за дотооддоо өндөр мэргэжил эзэмшсэн Бямтар чүлтэм нарын хүмүүс зураг төсөл төлөвлөгөөний конторт ажиллах болсноор эрчимтэй одоо хөгжлийн гарааны хамгийн их хурдсуурынх нь эхний хэсгийг тавьсан одоо шангийн татсан хүмүүс гэж хэлж болох юм аа. За тэд нар болохоор юу хийсэн бэ гэхээр Улаанбаатар зочдуудын зураг төслийг боловсруулсан архитектор Чимэд, архитектор Дамбинем уртцаагаан үйлчлэгээний төвийн зураг төслийг гаргасан. Одоо нурцсан тий. Одоо архитектор Хишигт одоо орны төв улсын барилгын хорооны хонтойрын барилга зөвлөлтийн дайсны хөвшөөний зураг төслийг үүсгэсэн. За ингээд одоо архитекторууд одоо мэрэгжлийн хөвшөнд томоохон барилгын зураг төслийг боловсруулах чадвартай болж улс орны бүтээн байгуулалт чухал үүрэг гүйцэтгэснээр ер нь бол одоо монголчууд бол одоо нэлээд томоохон даацтай барилгуудын ажилд орох болцоод байгаа ч гэсэн. Яг үүний дараа хоёр үйл явдалд авчихсан. Нэг нь болохоор мэдээж хэрэг милитарист гэж хэлээд байгаа Японыг одоо Хятадаас чөлөөлөлтөд Монгол цэргүүд оролцсон. Энийний одоо оролцож явахдаа олцогдсон цэргүүд Япон цэргүүдийг Монголд байлгаж явахдаа улс орны бүтээн байгуулалтын ажилд дайчилсан. Ер нь бол туслах дайчилсан гэж хэлнэ л дээ. Яг бол хүчээр юм чинь. За яг тэр нь хүчээр ус биш юм шиг байна. Цалин тавьжсэн байна. За тэгтээ яг тэр чинь мэдээж тэр хүнээс санал асуухгүй л талтай л та. Энд чинь олзлын хүн гэдэгтээ бол бас хамаагүй шууд сайн дураараа гэж хэлэх нь ч бас хэцүү л юм. Тэгтээ ямар ч гэсэн зүгээр одоо ялсан талын одоо бүтээн байгуулалтанд бол оролцуулсан. Энднэрийн одоо бас оролцоогоор одоо энэ гадаад явдлын яамны барилгад нэр одоо засгийн газрын барилгууд барьсан. Энэний дараагаар бас том үйл явдал болсон нь одоо 49 онд коммунист Хятад Мао Цзэдунгийн өдөрцөн коммунист Хятад Гоминданы Хятадыг ялсан. Ялаад ирэхээр анх дэлхийд даяар өөрийнхөө улсыг тунхаглахад Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсыг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн улсуудын тоонд ордог. Тэгэхээр хоёр орны харилцаа маш дотн сайжирсан. Энийний хүрээнд одоо бас Хятадын одоо тусламжаар гэх юм уу барилгачид маш ихээр ирж Монгол улсын бүтээн байгуулалтанд оролцсны одоо томоохон одоо илэрхийлэл болж хэлэлтэй бид их тайвныг өөрөөр гараа явж байна. За ингээд нэг иймэрхүү бас үйл явдлууд огцом одоо энхийн цаг ирээд хөрөнгө оруулалт нэмэгдээд ирэхээр одоо Монголын барилгын салбар бол яг 1960 оны өмнө бол яг ингээд жинхэнэ тесрэлтийнхээ өмнө ирсэн гэсэн үг. За багцлаад хэлэхэд. Гэхдээ энэ хооронд одоо жишээлбэл харьцуулах юм бол одоо үйлдвэрлэл одоо бүтээсэн босгосон зүйл бол асар их. Тэрийг бол дараа нэгээд 2 дугаар хэсэг дээр дурдаад тэгээд 60-аас 90 оны огцом өсрэлтийн үеийн давуу тал, сул тал энийг бэлтгэл ажилд юу зориуж бэлдэж базаасныг бас ярьж өгнө. Ярьж өгөхийн үүдийн бас дүнд нь бид нар бас нэг юм ухаарах хэрэгтэй. Маш сайн төлөвлөлттэй, зөв төлөвлөлттэй явжсэн зүйлийг бид зөв бус яаж одоо тийм үрждүүлж авч явдгийн горыг одоо амсах бас гашуун төхөгч бас ярих юм байна. За ингээд одоо 2 дугаар хэсгийг дээр нь үрждүүлж ирье. За баярлалаа. Надад бол нөгөө миний мэдэхгүй за сонсч л байсан, хаяа уншиж л байсан юмнууд маань сонсогдож байгаа болохоор гоё байна. Тэгэхээр эндээс одоо бүгдээрээ хэрхэн яаж явсан бол гэдэг юм дараа нь бас тий зэмлэл магтаал бүгднтэй бас дараа нь сонсох нь байна. Баярлалаа. За шинжлэх ухаан танин мэдхэн од мөндөр сувг үзэх сонсогчдод хотын төвх нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгийн ТV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос долгионоор хүлээн авч сонслоо. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ хүрээтэй төлөө шүү. За мөн харилцаа холбоо мэдээллийн технологийн цогц үйлчилгээг санал болгодог Sky Media маань хамтран ажиллалаа. Студид Амар санаад Сэнгэл хоёр нар ажиллалаа. Ингээд дараагийн дугаараараа Улаанбаатар хотын барилгажилтын түүх одоо part 2-ын та бүхэн маань үзэх нь байна. За ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд
та нэгтгэх хүсвэл бидэнд хандив өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхүй Монголд ялах болтугай.